Bryce Johnson гэж ийм туршлагатай 31 настай залуу ирсэн байгаа. За ингээд дээдлийг нь дебют тоглолтонд түүний төлөв гараанаас оролцож байна. Тоглолтын эхний давталгад Архан United баг зохион байгуулна. Одоо их хойсголон дундаас өсрөө шидсэн их хойсголонгийн шидэлт амжилттай болсон энэ тоглолтын эхний оног өөрийн нэр дээр Chiefs багт сонгогдож ирсэн юм тоглогч байна. Пендарос Уильямс Самбардороос 2 оноо авсан 4-г гэж Miners тавтай эхэлж байна. Одоо MB руу орж ирсэн юм тоглогч байна. Пендарос Уильямс бөмбөг таслаад хурдан нутганд гараад ирсэн цагран дээрээс товтлсон тоглолтыг Miners язар Johnson 3 онооны шидэлт амжилттай болсон. Дээдлигийн Залуу байна да. Penny Williams сардаа өгсөн. Болор Эрдэнэ зөрөөд орсон. Болор Эрдэнэ довтлогоо амжилттай болсон. 2 оноо 35 дугаартаа тоглож байгаа. Тулга шидэлцээ гарсан 3 онооны шийдэлтэнд амжилттай боллоо. Баян 6 дахь оноо. За Широнорио нэртэйгээр барилддаг байсан ийм залуу. За тийм учраас хүүхдээ бас эрт Япон руу аваад 3 оноог дончилж ийсэн. Bryce Johnson энэ үед тоглоом амжилттай болгосон нэмэлт Ипст 5 оноогоор хожигдсон. Инх баясгалан Донны зайн шийдэлтэнд амжилттай болсон. Батэрдэн гоё урам хөдөлгөөн байсан. Давтгаан ч гэсэн амжилттай бол. Зүүн дээрэд явсан дамжуултыг Бямд дөржид гаргаад өгсөн шийдэлтэнд амжилттай болсон. 3 оноог Бямд дөржид. Болор Эрдэнэ Пендарос Уильямс өөрөө дайраад орсон. Пеннигийн давталгын амжилттай нэмэлт шийдэлтийг гүйцэтгэнэ. Нээсэн дамжуулсан мөнх золбоо зөрөөд орсон суулцаа гарсан 2 оноог мөнх золбоо авсан. Шийдэлтийг хийн. Нээсэн амархан хаглаа явцсан алхамтаа хийсэн довтлого амжилттай болсон. Ант Нээсэнгийн алхамт бол аюултай. Инх баясгалангийн эсрэг Ант Нээсэн за гоё татсандаа 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Ант Нээсэн 3 оноог авч мөнх золбоо Донны зайн довтлогоо амжилттай болсон. Гигдэн тогломжийг үүсгэсэн 2 оноог Southern Giants Winning-ийн доороос аваад хийчлээ. Бат Эрдэнэ зөрөөд орсон. Дамжуултанд таслагдах дөгсөн дээшээ явсан оноо авсан. Займартаж гэж байгаа юм байна. Доор Чадвэний Southern Giants эсрэг бөмбөг авсан. Хамгаалт бол сайн болж ирсэн. Гэтэ Чадвэний гэдэг үсгэд бүр илүү байлаа. Инх баясгалан Чадвэний руу давуулаад өгсөн. Вэний төгсгөл амжилттай. Вэний гэрс тултал ашиглаж байна да. За Джонсон боссон уу? Жүнүүлээд явсан да. Дамжуултууд гоё болж байна. Инх баясгалан суусуул 3 онооны шийдэлтэнд амжилттай боллоо. Амар баясгалангийн инх баясгалан Пенни тоглолтоо байгаа. Татан чийдсэн 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Penny Williams өндөр хамгаалагч байгаа. Winning тоглолтоо учраас бас өөрөө тоглож магадгүй. За доголсон Winning. Ялч юм нэг хийх хамгаалт сайн болж байна. За дахиад өгсөн. Winning энэ удаа татаа дундаас шидсэн. Winning яаж оноо авч байна да. Секунд юусаж энэ бол бас айхтар үзүүлэлтөө нөгөө тал тулга 2 оноо авсан. За хурдан ашиглаж ороод 2 оноо авсан. Ташчир доош өгсөндөө. За Winning шахаад болоод байгаа. Энэ тэрэн буцаагаа шахаад 2 оноо авч хандлаа. Bryce Johnson чийдсэн 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Гэхдээ доор 2 дахь боломжийг үүсгээд 2 оноо авчаад Winning авсан. Ант Нельсон Bryce Johnson аваад шийдсэн. Bryce Johnson-ийн шийдэлтэнд амжилттай болсон. Ант Нельсон санахаа нөгөө талаар яваад орсон. Ант Нельсны ямар гоё төгсгөл вэ. Харсан ихний оноог хөнгөн шийдэг тоглож байгаа да. Джонснер буцаа бөмбөг ирсэн 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Bryce Johnson хөгжилж байна. Чадвэний Johnson эсрэг бол тоглолцоод байгаа. Хэж дуусаагүй байхад өөдөөс нь 2 оноо авлаа. 1 онооны зүрхтэй тоглолт. Johnson түрүүн ийцэн энэ удаад дахиад шийдэлтэнд амжилттай боллоо. Исландыг авсан мөнх золбоо буцаагаад өгтөн Penny уурчилгүй ахтай гараад ирсэн. Довтлогоо нарийн за амжилттай болсон юм байна. Баян 47 тоноо. Давуулаад өгсөн Bryce Johnson авсан. Чадвэний эсрэг Bryce амжилттай. Болор Эрдэнэ 2 хамгаалчийн голоос гарч төөргөө довтолсон. Ямар мэдрэмжтэй довтлогоо вэ? За Болор Эрдэнэ заслан авсан. Чадвэний дөгсөн Чадвэний 2 оноо явлаа. Баян 51 дахь оноо. Тэглээ. Гой дамжуулт байсан. Болор Эрдэнэ төгсгөл амжилттай болсноор Эрдэнэт Miners баг тоглолтыг 1 оноогоор хэрэгжлээ. Яг удирдлагын тоглолтууд 2 сарын 25-наар дуусгар болно. Чадвэний Bryce Johnson эсрэг бол довтлоод оноо авч чадаад байна. Их баясгалан. Доошоо Чадвэний дуудаад авсан да. Чадвэний эвгүй байдлаас довтлогоо оноож янсан. Яг энэ довтлож хамгаалагчийн байрлал гэсэн зузаалж чадсан байгаа. Johnson
Онны зэн довтлох амжилттай болсон. Ирмэн заяа зүүн яваад дамжуулсан. Бямд орж 3 онооны шийдэлт амжилттай болсон. Анх хоёрын бямд Шалвенингийн Сланик тойроод гарсан Ирмэн заяа хүнд байдлаар шийдсэн дундын цаа шийдэлт амжилттай болсон. Андрюс Мальцутис авцсан шүү дээ. Болор Эрдэнэ хөөргсөн довтлох амжилттай болсон. Өндөр тоглолчийг давуулаад 2-1 багтаа авчирлаа. Сумын азар зүүн нэвт дээрээд явсан контактад довтлох амжилтгүй. Өөрөө нэмсэн довтлох амжилттай боллоо. Ирмэн заяа 2-1 багтаа авчирсан. том давтлыг авах гэдэг бөмбөгийн цогцсон шүү. Хурдан довтлохоо Сумын азар төгсөлтний амжилттай болсон. Юрдөө 1 онооны зэрэгтэй тоглолт. Бүгд тоглолтоор 10 секунд. Болор Эрдэнэ наад Нээсэнгийн эсрэг зөрөөд орсон хамаа сайн болсон нэмээд хийжлээ. Нэг шийдтийг мөн хийгэр боллоо Болор Эрдэнэд. Шоттой толгойд орсон. Ант Нээсэн Пиндарус Уильямсын алдаа багийн алдаа дөрвөөс дээш болчихсон байгаа. Хоёр шидэлтийг Ант Нээсэн хийгэр боллоо. Секунд. Бүгд уучлуулсан Пенни Уильямс гараад ирсэн. Пенни Уильямсын довтлогоомч нэмсэн довтлогоо онцтой боллоо. Пиндарус Уильямс. Довтлогч Амны Эрдэнэт Майнерсог ялтыг байгууллаа. Ерөнхийдөө шидэлтээ хийлээ. Эхний тоглолт яг 70-68 харьцаатай өндөрлж ирсэн. Эрдэнэт Майнерс 2 оноо. Яг тэр хөр дүнгээр өнөөдрийн тоглолтоос өндөрлж байна.